Сүүний түүх. Ноён талга дэндүү гоё хамгийн мундаг нь. Ямар сайхан цай вэ? Хийж байгаа бүх юм нь гоё. Цай ууж байгаа нь хүртэл. Ямар хачин хүүхэд вэ? Алуу байц. Ийм байвал бүтэхгүй шүү. Ингэж хийгээч. Бүх юмыг хийж чадах юм аа. Би яг ноён талах шиг болмоор байна. Сүү? Үнэхээр ноён талах шиг болмоор байгаа юм уу? Тэгэлгүй яах вэ? Хоёулаа энэ хуучин хатсан талхыг ярьж байгаа, тийм ээ? Хамгийн мундаг нь ноён талах амимын аварсан. Нэрээ юу? Гол нь би бусад хайцагтай сүүнүүдээс өөр. Энд чи яагаад сүүний хайрцагт дээрх бичиг буруу байгаа юм бэ? Мөн өдөөтэй юу? Мэдэхгүй. Анх удаага л ийм юм харж байна. Гэхдээ надад хийж чадах юм байхгүй л болов. Уучлаарай. Хонгор битгий та. Хай мангара. Наад малгайгаа тайлаач. Сүг гэдэг бичиг нь эс биш, иш үсэгтэй гэсэн. Зүгээр малгайгаа тайлчгаа. Нуулаагаа зүгээр болчихгүй штэ. Үнэн хэллээ. Би танд тайлбархан миний ч гэсэн сүү гэдэг бичигтэй. Өний юм бол тайлчих уу? Үсгэнд дуруу харж гаж үнэн л Хуурханд үнэн байсан байж штэ. Сүүний эхний үсэг буруу харсан да. Шүү гэдэг нэртэй. Үгүй би шүү биш. Бид очиж та нарыг аварна. Өнөөд цагта. Ахин уулзалтлаа баяртай. Би бол улаан цагта. Орон нутгийн энэ үсчний газар зөвхөн үс засаа зогсохгүй амьдралыг өөрчилдөг билээ. Зарим нь сууд үсчин ч гэцгээдэг. Мастер талах ямар ч кекс бэлөө орон мөгний гадаа төрхийг бүрэн өөрчилж чаддгаараа нэрд гараад байна. Одоо баяртай байгаа үйлчлүүлэгчтэй уулзъя. Та ямар шалтгаанаар нааш ирсэн бэ? Яг уу миний ус шингэрэн байсан юм л да. Одоо хүртэл ихтэй гадуур гардаг байсан. Бүгд талах усчнээ л аач. Өөрчлөгдмөр байгаа хэн бүхний ирэх ёстой газар гэвэл энэ л Ноён байна. талхны үсчээ? Өглөөний минь дэрхмээ. Та мөн үү? Ноён талхаа? Би таныг зөндөө сонссон. Та хинээж гадаа төрхийг өөрчилж чаддаг гэсэн чадгүй. Чадах байхаа. Чи өөрчлөгдмөр байгаа мó? Тийм ээ. Энэ үсгийг янзлаад өгөх боломж байгаа уу? Чамайг буруу биччихсэн байна. Тийм ээ. Би анх дөрөвдөө сүү биш шүү гэсэн бичгтэй байсан. Эмнэлгийн олон мэрэгчлэтнүүд юу ч хийж чадаагүй. Гэтэ та тэр эмчнээс өөр шүү дээ. Азгүй байна. Та би тусалж чадахгүй юм шиг байна. Уучлаарай жаалаа. Тэгээд чи манаа хаах гэж байна. Тэгхүү архимаа. Ой, энэ ич үсэг намайг хажин харагдуулаад байна. Би арга барж гад байна. Надад туслаач дээ ноён талхаа. Та миний ганц найдвар. Дээрээс буулта. Иш үсгийн нэс болгоод өөрчлөөд өг гэж юу? За яах вэ? Болох нь үзье. Хөөх. За, сайхан боллоо. Хөөх. Хамгийн гайхамшигтай биш ээ. Альвэ, миний хийж чадах юм байх л ёстой доо. За боллоо. Хөөх. Цааш нэмшгэл болжээ. Би шин сүүний хайрцаг болсон юм шиг л санагдаж байна. Баярлаа. Маш их баярлаа. Үгүй. Миний ис сууд усчин засч чадахгүй байгаа бол надад найдвар байхгүй юм байна. Би урд шүү хэвээрээ үлдлээ. Байц, би тэр үйл. Өөр арга хайгаад үзье. Чамайг сүү гэдэг байхаа. Жаала, нарийн бовнууд яах гэж манай үсчинд ирдгийг мэднэ үстэй. Яах гэж? Онцгой болох гэж эрзгээд юм шүү дээ.
нарийн боо болгон өвөрмөц байхыг хүсдэг. Цоо шинээр төрж бусад хайрцагнуудаас ялгархыг хүсдэг юм. Тиймээс сүү чамд давуу тал байна шүү дээ. Юу гэсэн үг вэ? Бодоод үзэлтэй. Бусдын толгой дээрээ сүү гэсэн бичигтэй байдаг. Гэхдээ дэлхий дээр ганц л сүү байгаа. Би зүгээр л өвөрмөц гэж үү? Нэрээ тийм байна. Би өвөрмөц онцгой хайцагтай болж төрсөн. Маш их баярлалаа ноён талхаа. Хязгааргүй их баярлалаа. Зүгээр дээ. Баярлалаа эрхмээ их баярлалаа. За, болгоомжтой хараарай. Ямар их ядарва. Одоо амрах цаг. Ноён талхаа. Надад мөнгө байхгүй л дээ. Гэхдээ та энийг ав. Би танд энэ хайртай улаан цагтаагаа өгье. Ахад маш их баярлалаа, баяртай. Тэр өдрөөс хойш би шүү гэдгээрээ бахархаж амьдардаг болсон. Ноён талх бол мэргэн ухааны ундраг. Чамайг хурдхан шиг явуулж гэртээ эрт харихын тулд л тэгж хэлсэн байх. Юу гэж дээ? Ноён талх үргэлж чин сэтгэлээсээ ханддаг. Ноён талхаа. Та үнэхээр сүйд тэгж хэлсэн юм уу? Бас юу? Дэлхий дээр ганц л сүү байгаа. Юу яриад байгаа юм бэ? Хэлсэн биз дээ. Бяслагны тоглоомын талбай. Хөөе сүү, явж тоглоцгоё. Сайн уу бясалгаа? Яг одоо завгүй байна. Шокогоос асуугаад үз. Боломжгүй. Захиалга хийж байгааг харахгүй байна уу? Өнөөдөр эрт тарихыг хичээж байна. Бүгд л завгүй хий. Чи баг сургуульд орчихоо үстэй гоовда бяслаг минь гэж хизээ тоглож гүйх юм болох юм бэ? Чиний насан дээр би өглөө сонь түгээдэг байлаа. Өдөр болгон хичээлээ шаргуу хийж, орой номын сан цагийн ажил хийдэг байсан юм. Залхуурч хэрхэвж болохгүй шүү. За, ойлголоо. Тийм завтай байгаа юм бол сайцх нэг салхилуулаад ир. Зайцхныг салхилуулаа. Тэги болохгүй юу ах уу? Зайцхан, явцгаая жаалаа. Дөрж гэсэн үсчингээс гарах сайхан байгаа биз? Хүлээж вэ? Хөөе, тоглоомын талбай байна штэ. Дүүжин даажинтмаар байгаа мó? За. Ингэж тоглодог юм уу? Дэшээ дошоо. Нэмэр алгаа. Би дүүжин даажинтаж мэдэхгүй. Надад тоглоомын талбайд хамт тоглох найз байгаагүй. Тийм ээ. Би хамт гусуур дээр тоглож болохгүй. Хөөе юм. Бяслаг байна штэ. Манай өвөө шиг үнэртэй. Тоглоомын талбайгаас явж үз өмх юм ин. Ингэж дүүжин даажинтдаг юм уу? Хөгжилтэй юм аа. Хааж гэж байгаа юм бэ зайцгаа? Гулсуур. Ой энд юу хийгээд байгаа юм бэ? Энэ манай тоглоомын талбай. Эндээс яв. Чи үнэхээр муухай үнэртэй юм аа. За явцгаая зайцгаа. Явангууд нь агаар зэвэршиж байна шүү. Тийм ээ. Би ахаад амьсгалж байна. Уг нь их хөвжөлтэй байсан юмсан. Одоо даанч чадахгүй. Хааж гэж байгаа юм бэ? Энд баган барилгын материалд байна штэ. Чи нүгээр яах гэж байгаа? Дүүжин таажин байна штэ. Зайцгаа хоёлаа өөрсдөө гулсуур савлуур хийгүү. Төгс олж чадаагүй ч гэсэн хоёулаа гой тоглоно. Эхлээд алин дээр нь тоглох уу? Энэ хогийн цэгийг тоглоомын талбай гэж юу?
Энэ хог чинь ажилтг юм уу? Бохор юм байна штэ. Та нар ингэж хин юм? Тэнэг юм асуусан болохоор чинь чамайг гэгэрүүлэх хэрэгтэй юм шиг байна да. Нэр сүйтэй талах. Буржгар байцаа их сургуулийн уран барилгын техникийн шилдэг оюутан шүү. Би бол шоколадтай үрмэгтэй Жигнэмэг коллежийн инженерчлэлийн мастер. Доктор засал чимэглэлийн охин тэнгэрийг хар. Өдөөрүүлсэн сүйтэй сироп. Бидний хүчийг нэгтгэвэл төгс тоглоомын талбай барих шиг амарх юм байхгүй. Эднэр яг яадаг гэсэн бэ? Би цоо шин зураг төсөл гаргаадах юм. Тийм ээ. Энийг л пост модерн загвар гэдэг юм. Ямар сайхан болоо вэ? Загварыг хянаж үзээд батгаллаа. Одоо би авангард биш, амттан шиг нүдгэлбэн чимэг нэмээд л болоо юм. Хитрхи чанар болгочихвол барих боломжгүй болчихно шүү. Юу? Миний гайхалтай загвар руу 0 минь гинэ? Яаша инженер. Чи юу гинэ? Найзуудаа. Миний гайхалтай багийнхан яагаад муудалцаад байгаа юм бэ? Бидний шиг чадварлаг оюун ухаантнууд хүчээ нэгтгэх юм бол дэлхийг улам сайхан болгож чадна шүү. Уучлаарай хамтрагчаа. Зүгээр. Одоо Эвлри хамтрагчаа. Энэ гурав нэрээ шилдэгүүд юм байна. Хөөе, бясалга. Наана хараад л зогсоод байх юм уу? Ирээд бидэнд туслахгүй мó? За Багийнхан хамгийн гайхалтай тоглоомын талбайг барьцгаая. 1 2 3. Ой, наадах сайн тогтолцоо хийгээрэй. Төсөл зургаа гаргачихлаа. Гэхдээ дараа чи алхам будаг юм уу цемент байхгүй. Бүр хямарчихлаа. Тэгэхээр бууж өгнө гэсэн үг үү? Бууж өгөх. Дэндүү хөдөлмөрлөж, дэндүү хол явсан. Одоогоор бууж өгнө гэдэг сонголт байхгүй шүү. Бууж өгөх сонголт байхгүй гэж юу? Юу гэж сүржигнээд байгаа юм бэ? Энэ хүртэл ирчихэд байхад барилга баригдахаа болсон гэнэ үү? Эми ирсэн болж байна уу? Вэн чинь юу вэ? Барьж дуусаагүй тоглоомын талбай юу? Зуур сунгуурл нь бас дууссан байлгүй. Бид хамтдаа энэ тоглоомын талбайд загвар гаргасан юм уу? Энэ бол бясалгал. Бид тоглоомын талбай барихтанд тусалж байгаа юм шүү. Тоглоомын талбай гинэ. Та нар хүүхдүүд л байна штэ. Мэдэн шиг мэрэгжлийн байхгүй бол тоглоомын талбай барьж чадахгүй. Бэцхэн залуу минь тоглоомын талбай барих хэрэггүй. Зүгээр тэр талбай руу очиж тоглоо. үгүй. Тийш ахиж очихгүй. Үнэрнээс минь болоод хүүхдүүд намайг тэр тоглоомын талбайгаас хөөчихсөн. Йоо. Үнэрнээс чинь болоод хөөсөн гинэ. Юу ч чаддгүй хүмүүжлгүй амтад. Ой. Энэ тоглоомын талбайг дуусгахад нь туслая. Тэгье. Энийг талхны Мухлаг хотын хамгийн гоё тоглоомын газар болгоё. Маш их баярлалаа. Тэгээ. Улгуур модыг энд, гөндлөвч модыг тэнд. Энд тоглоомын талбай барьж байгаа мó? Ямар сайхан юм бэ? Миний бяцхан охинд найзуудтайгаа тоглох газар хэрэгтэй байсан. Хичээл зүтгэлд тань баярлалаа. Маа энийг цангаж байгаа. Сангалгүй яах вэ адагтай. Сайн муу залуучуудаа. Шинхэн жимсэд. Маш их баярлалаа хадагтай. Гоё юм байна. За боллоо. Их гоё харагдаж байна шүү. Зүгээр л гайхалтай. Миний эндх ажил дууслаа. Хөөе. Би багнуудын хийснийг битгий мартаарай. Ашгүй дууслаа. Хөөе найзуудаа бүгдээрээ хамт тоглоцгоё. Тэр юу вэ? Тэр шинэ тоглоомын талбайг хардаа. Тоглоомын талбай гинэ. Хөгжөөнд парк юм шүү. Аврах том юм аа. Их хөгжилтэй байх та. Биднийг уучлаарай. Бид хамт тоглож болов аа? Муухай үнэртэйг шоосны минь уучлаарай. Бидний буруу байсан. Болдгүй яах вэ? Энэ тоглоомын талбайг би ганцаархнаа бариагүй. Бүгд нэг баг болж ажилласан. Тэгээд онцгой болгосон. Нааш вэ? Бүгдээрээ хамт тоглоё. Хөөх нэрээ юу? Чи үннээс хэлж байна уу? Бид ямар гайхалтай тоглоомын талбай бариа вэ? Зайцгаа.
Баярлалаа найзаа. Сүүгийн ухаарал. Шинэ юм шиг боллоо. Үгүй энийг хараач. Нэрэл цэвэрхэн харагдаж байна шүү. Баярлалаа иргмээ. Яагаад өдөр болчихдог байна? Өдрийн цайнаас хоцрох нэ. Амлж байна. Удахгүй ирнэ. За. Борцгийн Тань сүмсээ. найзуудаа. Хоцорсон дуучлаарай. Найзаа, баг миний хугацаа дуусчихлаа. Бидний хэмжээг багасснаас хойш чи дандаа хоцордог болжээ. Ястай. За одоо яриад байгаарай. Та нар юу хийцгэж байна да? Би Do's for Donuts ажиллаж байгаа. Одоо бүр хийм хийж байгаа. Өө гоё юм аа. Чамаар хийм хийл гэж байгаа юм уу? Би жимс шиг сайн хийж байгаа. Салон дээлжээр ажиллаж байгаа. Би ногоотой сүн кремээр засалт хийх дуртай. Байхах юмгүй шүү дээ. Сүн крем сургуульд байхын л чиний тусгай чадвар байсан юм. Тийм шүү тийм. За намайг халуун какаоны үсчнээс олж болно. Аглах стилист болох гэж байгаа. Чамаг хамгийн мундаг нь гэж мэдээд байсан юм аа. Хөө гайхалтай юм аа. Сүртэй юм биш ээ. Энкэцүү чи ойрд юу хийж байна? Тийм ээ, ажил олсон уу? Тийм ээ. Би ч гэсэн өсчөд ажиллаж байгаа. Тоглоогүй үстэй. Юугаар мэргэсэн? Хийм үү? Крем үү? Цэвэрлэгээ. Яг таарсан ажил байна. Профессор дандаа чамаг шал угаасан дээр гэж хэлдэг байсан да. Одоо болтол засалт хийж сураагүй бол өөр ажил хийсэн дээр байхаа. Тийм шүү. Өөр ажил хайх цаг нь болсон байхаа. Өөр ажиллаа. Чамаас асууя. Дарга чинь үс засалтын чадвараа сайжруул гэж урам өгч байсан уу? Хурднууга салхи шиг үр. Цаг үрээд байна штэ. Бодоод байсан чинь үгүй юм байна. Мэдээч юу дээ. Чамааг үсчин болгох гэж аваагүй. Цэвэрлэгээ хийх гэж л авсан. Нүдэ нээгээд яг миний хийснээр хий. Ноён талхаа би буцаад ирлээ. Харж байна. Ирхмээ юм асууж болох уу? Дарга чинь тэгж байгаа дараа гэж хэлвэл чи өнгөрөө гэсэн үг. Ноён талхаа би хизээ ус татдаг болох юм бэ? Тэгж угаар дараа болохгүй юу? Шоколадтаас уу яг ингэж хэлсэн шүү дээ. Бас уурлах юм бол чамайг тушаал дэвшүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг. Ноён талхаа та насан туршид минь цэвэрлэгээ хийх гэж байгаа мó? Тийм үү? Толгой өвдөж байна. Зүгээр зогсоод байна би шалгаа. Үнэн байх нэ. Би хизээж үсчин болохгүй мэн. Та бүрээд юм үгүй гэжтэй. Ноён талхаа анханасаа намайг өсчин болгоё гэж бодоогүй юм байна. Өөр юм хийх цаг болсон юм шиг байна өө. Юу? Үс чи хизээ ирэхээ мэдэхгүй байх гэсэн юм уу? Тийм ээ. Зэрлэг хандган анд явсан хэлж мэдэхгүй гинэ. Гэхдээ үйлчлүүлэгчид үсээ засуулах гэд хүлээж байгаа. Яах вэ? Уршигээрээ би чамайг талах үсчний газарт харсан бэлөө. За Талх үсчний газар чинь манай хотод хамгийн алдартай үстэй. Би цонхоор ажиллаж байгааг нь харсан. Сайн уу? Сайн уу? Бид хоёр нийгмийн төвийн сайн дурын ажилчин л та. Бид хөгцөрч муудсан өрөвдөлтөй талхнуудыг харж ханддаг. Тэд үсээ засуулах гэж бүтэн сар хүлээж байгаа юм. Гэтэл үс чи хоцорч ирэх юм шиг байна. Чи тэдний үсийг гой засаад өгч болох болов уу? би зүгээр л туслах штэ. Үс чинь ажилтг юм чи чадна гэдэгт чи итгэж байна. Бидэнд туслана гэж хэлэлдэ. Хардаа сүүвэ. Энд юу хийж байгаа юм бэ? Эд намайг үс засахад туслаач гинэ. Энэ эцэг шүүснээс үс засаад өгч байгаа юм уу? Би байхад яагаад сүүгээр засуулах гээд байгаа юм бэ? За тэгвэл та нар бүгдээрээ тусалчих л да. Жинхэнэ үс засалт ямар байдгийг харуулъя. За хүрээтэрлээ. Тавтай морил энд хөгцөрсөн алхнууд цагийг өнгөрөөдгий. Ийм гэж бодоогүй штэ. Наад үгүй дахиад бэлдээ. Эднэр төрөл бид хөгцөх үү? Та нар их гайхах шиг боллоо. Санаа зовлтгүй дээ би баттай хэлээ. Энэ гим хоргүй хөгцнүүд халдваргүй. Зүгээр нөгөө гаднах төрхнөөс нь болоод хинч үсийн засахгүй байгаа юм. Тийм гэж хэлээчтэй хизээч мартагдахааргүй үс засалтыг хийгээд өг.
Би сорилтод үргэлж байлаа. Гэхдээ энийг хийж чадахгүй, хэзээч харж чадахгүй юм байна. Юу? Гэхдээ чи юу ч хийсэнгүй шүү дээ. Тийм л үз. Би чаднаа. Миний сүүгрэмний санаатаа гарамга чадварыг харагтун. Хөгцнөөс болоод буурцгдээ давхарх нь тэгшиг биш болчихсон байна. Надад сонголт үлдээсэнгүй те. Бахархлаа хойш тавиад өнөөдрийг аврая та. Шоколадны цаг боллоо. Энд чинь юу вэ? Хайчиг минь аваад байна шүү дээ. Миний чадвар тэнцэхгүй ажил байна. Сүү, одоо чи л үзээд алдах үлдлээ дээ. Би юу? Сүүгээр засуулах хэрэггүй. Тийм ээ, сургуулийнхаа хамгийн муу нь байсан. Би сургуульд байсан шиг чадахгүй бол яана. Бүр хөгцрүүлээд муудгаад хайж байгаа үү дээ. Хийж үзээгүй байж буугаад өгчихвөл яах байсныг хизээч мэдэж чадахгүй. Тавлингаа өөрөө бүтээ. Чи сүү юу хулгана уу? Сүү. Хөгцийн тарилгыг харгуулъя. Энэ хөгцийг юунд нь сүржигнээд байгаа юм бэ? Зүгээр чимхүүрээр аваад хайчих. Тийм ээ. Ноён талхны зааж өгсөн аргыг хэвлэнэ. Хөөе, чамд чимхүүр байхгүй үү? Чимхүр? Яах гэж байгаа юм бол? Бас л цэвэрлэгээ хийж өгнө гэж бодоод байна. Энэ байна. Ямар сайн харсан уу? Бүх хөгцнүүдийг авчлаа. Анхлан суралцагчин аз. Шал угаах урлаг. Шалыг сайн угаахын тулд бургшаа хоошо чанга дарж угаа. Хойлыг гял цалвалах. Хойлыг тойрог хэлбээр арчвал бодон чадахгүй ялдаг нам. Багстаа маш мэдрэмжтэй. Англи. Номыг үргэлж цэгцтэй байлгах. Гайхалтай юм аа. Амьдралдаа ийм дог юм харж байсан. Чи мундаг юм аа. Үнэхээр өөртөө эргэлзэж байсан гэж юу? Миний үсийг засаад өг. Нэг хийгч бас. Бүгдээрээ ээлжиг хүлээж байгаарай. Юунд нь сүрчгэлдэг байна. Чимхүүр хэрэглээл үз. Тийм ээ. Яг зөв. Зүгээр нэг туслах штэ. Тийм ээ. Үнэн л дээ. Гэхдээ бид ч гэсэн туслах үстэй. Чиний зөв. Сүү. Ятаж байгаа үстэй. Жаахан амрахгүй мó? Санаа зовлтгүй. Би үргэлжлүүл чаднаа. Сайн байцгаана уу? Хоцорсон дуучлаарай. Ирхмэ. Та хүрээд ирчи. Тийм ээ. Чи миний оронд үссасаа юу? Яасан ажилсаг залуу вэ? Хоёр талхны багш үстэй. Тийм ээ. Чи талхны шинэ шав байх нь. Багшийнхаа бахархлыг төрүүлээ. Одоо унтаж ямар та миний шав оронд чинь заасан. Ямар онгороо юм бэ? Хойсоо, миний шилдэг шавтай танилцаарай. Амтд гуа талх. Зээж бодолтын хаан Шоко. Энэ одоо юу вэ? Яхаараа 50,000 гарддаг юм? Юу болсон бэ? Энэ бүсгүй тооцоогоо буруу хийгээд мөнгө нэмчнийхэд байна. Шоколадны сироп 10,000, сүн крем 20,000, черри 10,000 гэхээр 40,000. Яагаад 50,000 төлгээд байгаа юм? Уучлаарай. Манай ажилтан алдаа гаргасан юм шиг байна. Дургүй хүрээд ус асуусан мөнгө төлж чадахгүй юм байна. Тооцоо хийж чадахгүй байж юу тооцоо хийх вэ? Гой хүлээж байл да. Шоко чи ийм энгийн тооцоо хийж чадахгүй одоо яах болж байна? Дахиад ийм юм болох юм бол би Арчаагүй захиралтай үсчний газар аргагүй мөн дөө. Чипс чи бас яагаад ирчээд сүржигнээд байна? Одоо ийм мулгуу хүний хэн ажилуулдаг юм? Юу гинэ? Би шинэ бүтээлээ танилцуулъя. Энэ бол тооцооны робот. Би байна. Миний тооцооны робот алдаа гаргахгүй. Урд нь ч бодно. Нэг үгээр бол төгс. Энэ бөөн төмөрчин Шокогоос дээр юм. Тэгвэл шалгаад үзгүй. 2243-ыг үржих нь 24, хасах нь 425, нэмэх нь 56. Юу вэ? 53463. Дэн яг зөв. Ийм энгийн тооцооч хийж чадсангүй дээ. Талха, Шокогийн сарын цалиг хэд вүлээ? 3 сая юу? 3 сая? Мулгуу амтнд 3 саяг өгч байдаг чи.
Энэ тооцооны роботод сард 30,000-ыг төлөөд л ашиглаж болно. Нэрээ юу? Ямар өвдөө тооцооны роботыг ажилуулад үзэхгүй мө? 85 ха. Та намайг ийм роботтой харьцуулах гээд байгаа мó? Гүй харьцуулаагүй. Болж үз. Халагдах өргөдлөө. Тэдээ ийм юм бэлдэж гисэн юм. Яаж ч бодсон. Захиралтай 5 жил ажиллаж байхад арай дэндэж байгаа юм биш үү? 53463. Би тооцоогоо сайн хийсэн болж. Эднийг цээж бодолт сайн заадаг гэлөө. Манай хүүхэд эднийд сураад математик дээр 100 авсан штэ. Эдний багш энтгэг жигнэмэг болохоор математикийн хичээлийг сайн заадаг. Энтгэг жигнэмэг математиктаа сайн гэдээс үнэн байх. Тийм шүү. Наан багшийн цээж бодолтын төв. Өршөөгөөрэй. Баярлалаа багшаа. Уучлаарай. Ямар хачин талах вэ? Хурдан зүгтхаас. Хүлээгээрээ. Чи цээж бодолд сурахаар ирээ юу? Тийм ээ. Хэдэн настай вэ? Би 25 настай. Чи өнөөдрийн хүртэл 788 сая 400 мянган секунд амьдэрсэн байна. Юу? 788 сая 400 мянга 5 секунд болж нэмэгдлээ. Та яаж ийм хурдан бодоод байна? Эхлээд би өөрийгөө танилцуулъя. Би бол энэтхэгийн уламжлалт талах болгон нам байна. Манай энэтхэгийн нанууд эрт цагаас математикийг хөгжүүлсэн. Тийм болохоор 12-ийн аргыг зохиосон юм. 12-ийн арга? Энгийн талхнууд тоог 10-ийн хүр дээр тоолдог бол 12-ийн аргаар бол тоог 12-ийн хүр дээр тоолдог. Тэрний ачаар бусад талхнуудаас хамаагүй хурдан бодож чаддаг юм. Чам шиг аяган бялуунууд ч гэсэн 12-ийн аргыг сурчихвал сайн боддог болж чадна. Ямар авдэ? Манай сургалтанд бүртгүүлэх үү? За тэгье. Энийг ч яагаад байгаа юм бэ? Мэдхгүй. Тоонд муу юм байлгүй. За чимээгүй. Бүгд гэрийн даалгавар төгсөн 11-12-ийн хүрдээ зээжилж ирсэн үү? Тийм ээ. За тэгвэл эхлээд 11-12-132 12-12-144 13-13 шок 3-4 хэдвэ? Хэдвэлээ. Чамд их бэлтгэл хэрэгтэй юм байна та. 20,697 гүржих нь 364. Хин шидсэн бэ? Өглөөний цайны бов 90%, онооч нь буурсан байна. Үзээлзэгэнтэй шоколад 95%. Сайн байна. Харин шок. Чи 12 он авсан байна. Манай ангийн сүүлийн байранд оржээ. Би юу? Дахиад хамгийн мөн байлдагч юм билүү? Өнөөдөр бас хамгийн сүүлийн байранд орсон харсан уу? Ди том болж байгаа тоондоо хичнээн муу болоод энд ирэхтэй. Эднэрийг дээ. Чиж байна уу? Багшаа. Чи тоо бодохдоо муугаасаа ичих хэрэггүй. Юу? Жинхэнэ ичих ёстой юм бол одоо бууж өгөх гээд байгаагаас л ич. Анханасаа сайн байдаг талах гэж байхгүй. Гэхдээ бууж өглөгүй эцээ хөтөл хичээхэд сайжирдаг юм. Сонголтоо хий. Бууж өгөх үү эсвэл цээж бодолтын хаан болох уу? Цээж бодолтын хаан болно. 6-4 24 6-5 30. Онтож болохгүй. 6-6 36 6-7 хамраас ус 560-ыг үржин 65. Зүг бодсон байна. Энэ удаагийн шалгалтанд хэн дөрүүлсэн бэ гэвэл сайн байна. Манай сургуулийн төвийн түүхэнд анхудаа 100 оноо авлаа. Баярлалаа багшаа. Намайг дуудсан уу? Дэмэ, наашаа сууч. Шоко. Чи бол миний шавнар дундаас хамгийн чадварлаг нь болсон. Тийм болохоор чамд 12-ийн аргын хамгийн сүүлийн нууц аргыг зааж өгмөр байна. Хамгийн сүүлийн нууц арга? Тийм ээ. Тэр бол нананам бүжиг юм. Наан бүжиг? Манай нанууд 12-ийн аргыг төгс сурахын тулд хамгийн сүүлд нананам бүжгийг бүжгэлдэг. Багшаа, яагаад байгаа юм бэ? Нананана. Я. Наадах чинь юу вэ? Нананана. Я. Энэ нанан бүжгийг хийж сурвал жинхэнэ цээж бодлтын авраг болж чадна.
Юу, гэхдээ би чадахгүй нэ. Чадахгүй нэ. Шоко, нанам бүжгийг бүжиглэх ёстой шүү. Гүй энэ ч надаа юу гээч вэ? Хараа муудч хадуухад яаж тооцоо хийх болж байна? Нэмээ ямар нэг асуудал гараа юу? Энэ төхөөрөмжийг ашиглаж чадахгүй нэ. Миний тооцоог хийгээд байл. Манайх тооцооны ажилтангүй. Өмнө нь байсан бүсгүй хайж чав. Бид нар шиг хөгшөө хүмүүс ийм төхөөрөмж ашиглаж мэдэхгүй. Талхаа. Хөө чипси бас юу болов вэ? Чамд нэг юм хэлэх хэрэгтэй болоод ирлээ. Энэ сараас эхлээд тооцооны роботын ашиглалтын төлбөрийг сарын 5 сая болгохоор болсон. Юу? 30,000-аар гэрээ хийсэн биз дээ. Тэр чинь 1 сарын өмнө ярьсан. Одоо барааны үн ямар их өссөн бэлээ дээ. Муу хоёр чин. Тооцооны ажилтангүй хүн тооцоо хийх роботгүй байж чадахгүй аа? Хой чипсэ. Шоко. Ох, энэ чинь хэн гэж вэ? Нэмэх хасгааж чадахгүй хөөгдөд явсан тооцооны ажилтан биш үү? Оо тийм ээ. Би тооцооны роботтой өрсөлдмөр байна. Шоко, чи роботыг яаж ялах юм бэ? Тийм шүү. Чи роботыг байхгүй. Аим шиг үгээр өрсөлдөг гэж байгаа юм уу? Яг нь саналыг чинь хүлээж авлаа. Тэгвэл асуултаа тавья. 129 дээр нэмэх нь 97, үржих нь 62, хасах нь 84. 13,928. 146-г үржих нь 78, нэмэх нь 31, хасах нь 6. 11,693. Хөөх захирлаа. Шоко өөр болчихж. Тийм байна. Ийм ухаалаг бүсгүй яагаад явуулчихсан юм бэ? Юу вэ? Энэ мангар яагаад ийм сайн болчихов? Одоо яа гэхвдээ сүүлийн асуултаа тавихаас. Хой чипсэ. Чи зайл гаргах гэдэг асуулт асуу. Тэгвэл эхлэе. 453-ыг үржих нь 159, хасах нь 67, нэмэх нь 246. Нэмэх нь 780, хасах нь 321, хуваах нь 2. Хасах нь 456, үржих нь 24, хуваах нь 4, хасах нь 87,642, нэмэх нь 24. Хязгаарыг тавтаа. Ийм урт бодлогыг яаж бодох болж байна? Дэшүүрмэс татхнэ. Шоко, нанам бүжгийг бүжиглэх хэрэгтэй шүү. Энээс өөр арга байхгүй юм байх та. Шоко яаж байна? Чи наана яагаад гарч хаваа? Нан. Е. Нан. Е. Юу вэ? Энэ бол 12 тэн тооллын хаалга. Хин бэ? Энэ хаалгыг нээвэл бодлогын тухай бүх зүйлийг мэдэж чадна. Энэ 127,870. Ийм байх гэж. Шокогийн зүг байна. Яагаад ч бодож чадахгүй. Болохгүй. Миний тооцооны робот төвтөрчихлээ. Шоко, яаж тооцоо ихтэй сайн болсон юм бэ? Ямар мундаг юм бэ? Өнгөрсөн хавтаа чамд юу тохиолдсон? Их олон зүйл болсон. Тооцооны робот живдэрчихлээ. Хэд үсчний тооцооны ажилтнаар ажиллаж болохгүй юм уу? Харин л дээ. Ямар болцолтой юм? Цалинг чинь 4 сая болгож нэмээ. Үгүй. 5 сая байвал. Наад саналыг чинь хүлээж авлаа. Шоко гэсэн үнэхээр баярлаж байна. Үсчний шавнар. Ноён талхны үсчний газар тавтаа морил. Шоко, алив эхэлцгээе. За. Энэ сүү хаажчихва. Яагаад ингэж удаад байна? Ноён талхаа. Сүү, яагаад хоцорсноо тайлбарлаарай та. Гэхдээ эрхмээ хинтэй хамт ирснийг хардаа. Талхаа уулзалгүй их удчээ. Багш, ямар сайхан гинтэг хэрэг вэ? Талхны мухлаг хотод ганц нэг амжуулах ажиллагаараа. Бид хоёр Молдибред бүрэг тараад би дагуулад ирсэн. Энд бүх юм чин том байгаа болол та. Мэдээж шүү дээ. Би чинь хэний шав билээ. Энэ чинь хэм билээ? Шинэ шаваа танилцуулахыг зөвшөөрнө. Энэ бол амтд гуатай талх. Сайн байна уу? Таны шинэ шав гинэ. Чамд үсчингээ өвлүүлж үлдээсний дараа би хэсэг амрыг гэж шийдсэн юм. Дахиад би ч асгүй. Намайг засаж дуусаагүй байна. Түүхий авьяасын тоолгүй өнгөрч чадаагүй юм. Тэгээд сургаж авахар шийдсэн. Хөөх, ямар сайхан түүх вэ? Чадвар чинь намайг үнэхээр гайхшруулсан шүү. Сайн уу? Намайг сүү гэдэг хоёулаа найзууд болъё.
Ямар хүйтэн сэтгэлтэй юм бэ? Одоо нэг хөгтөд юм болсон шүү дээ. Замт яваад жаахан өлсөг шиг боллоо. Өлсөлгүй яах вэ? Санаа зовлтгүй багш. Хааны найр шиг хоолон бэлдээдгий. Би мах шаарыг. Харин би уух юм бэлдээ. Чамайг бас үсчний газар чинь амжилттай яваг харах ямар сайхан юм бэ? Таны ил сургасны аж шүү дээ. Нэрэн туслахыг чинь хараад их сэтгэл хөдлөсөн. Супер хөгсдүүдийг супер модель болгож хувиргасан шүү. Үхэн сүү юу? Урах минь гэж. Би энэ сүүтэй талхыг сурах гэж их хичээсэн. Тэгвэл амтдагва сүү хоёрыг үс засалтын тулаанд өрсөлдүүлэх үү? Амтдагва шилдэг үсчин болохын тулд хот дамжин аялсан. Энэ тулаан хэн хэнд нь хичээл болох байх. Гэхдээ бэлдэх хугацаа байхгүй. Дулаа эдгээ. Тэгэд амтдаггаагаас сурах юм өчнөө байгаа. Сүү. За тэгвэл маргааш хоосон машины зогсоод уулзцгаая. Тэгвэл маргааш уулзцгаая. Ариг сайхан өнгөрүүлээрэй. Маргааш уулзъя. Ноён талхаа та зүгээр үү? Нэрэ амтдаггаатай талах мундаг байгаа биз? Би ус тасхыг харсан. Жинхэнэ суутан. За тулаана эхлүүлэх үү те? Тийм ээ. Би бэлэн байгаа. Тийм ээ. Нэгдүгээр үед наргил модны самрыг хэрчнэ. Наргил модны самраа? Жинхэнэ үсчин хоёр гараараа хатуу чулуугч амьд урлаг болгодог байх ёстой. Наргил модны самрыг төрүүлж урлаг болгож чадсан нь энэ үеийн ялагч болно. Бэлнэ үү? Анхаар. Эхлэе. Энэ хатуу хальсыг яаж зүсэх болж байна? Хачны оронд энийг хэрэглэнэ. Тийм ээ, эхэлцгээе. Наргил модны самрыг хачаар хайчилдаг хэн байдаг вэ? Ядаж би талгаагаа ажиллуулах юм да? Хэдхэн минутын дотор наргил модны самрыг өрөмдөөд сэлбэр хийж гэлээ. Маш сайн байна. Нэр төрөө хэрэг ярихмэ? Савуулаг минь гэж. Ямэс үү? Наргил модны самрыг хаачаар сэлж байдаг. Чамд ер нь чадах юм байна уу? Ялагчаар мэдээж амтдаггаатай тал тодорлоо. Сүүхүү минь. Яагаад хаачаар сийлсэн юм бэ? Мэдээж өрмөр сийлсэн бол амар байсан л та. Гэхдээ наргил модны самрыг үйлчлүүлэгчийн толгой гэж бодохоор өрмөр сийлж зүрхлээгүй маа. Тийм учиртай байж. За, шалдаг тооцож болно. 2 дугаар үе. Шоколадтай сиропны ан. Хамгийн түрүүнд шинэхэн өлөн шоколадны сироп авчирсан оролцогч ялагч болно. Юу? Би энэ хавийг сайн мэдэхгүй. Хаанаас хайж эхэлгэж сайн мэдэхгүй шүү дээ. Би нэг газар мэднэ. Хоёул хамт явцгаая. Энэ талхны Моглог хотын хамгийн гоё шоколадны сироптай газар. Өдрөө минь дэрхмээ. Сайн уу сүү? Дэрхмээ. Дөнгөж гарсан хав халуунаараа байгаа шоколадны сироп авч болох уу? Тохиромжгүй үед ирлээ те. Одоо сайны цаг болохоор бүгд түр амарчихсан байгаа. Жаахан хүлээж байгаарай. Би удахгүй. За, сайхан хооллоорой. Эдний шоколадтай сироп 100%. Амтдаггаатай талхаа юу гэж байна? Цаг алдаж болохгүй. Би өөрөө хараад авчихна. За, авна. Би чадна. Сүү? Чи намайг аврах гэж байгаад унчихсан уу? Намайг үнэхээр уучлаарай. Сүү? Би зүгээрээ би сүүний хайцаг болохоор хөвж чадна. Чи явж бай. Араас чинь гүйцээд очие. Би чадчих шиг боллоо. Амтдаггаатай талхаа чи намайг хүлээсэн гэж үү дээ? Хүлээвэл намайг хинч булгайцаж төрүүлсэн гэхгүй. Чи дог царайлж л бай. Гэхдээ би сайхан сэтгэлтэй чинь мэдэж байна.
Юу? Хөөе, чи нана ганцаараа бовтонжил бай. Би явлаа. Хүлээж бай. Хөөе, ноён талхаа бид буцаад ирлээ. Нэгэн зэрэгүү. Ямар их уддаг юм бэ? Инээдтэй юм болоод би болох болохоор сироптод орохроо унчихсан. Би яагаад гайхгүй байна? Тийм бол энэ үеийг тэнцсэн тооцъё. Тэнцсэн? Тэгвэл би хожсон гэсэн үг үү? Үгүй ээ. Сүүлийн үеэс хэн ялагч болох нь шийдэгдэнэ. Жинхэнэ ялалт 100 давхар жимсэн цамхаг. 100 давхар жимсэн цамхаг. Боломжгүй штэ. 100 давхар цамхгийг төрүүлж хийсэн тэмцээний ялагч болно. Сүүлийн тэмцээнэ эхлүүлцгээе. Тийм өндөр цамхаг барихын тулд суурийн том жимснүүдээр хийх хэрэгтэй. Таруулснуудаа эхлээд та хэдтэй үзэхэндэ? Дээр нь гоо тавиад дараа нь хам барахцаа. Амтд гоотой талах бүрх гайхалтай тактик хэрэгжилж байна. Тийм байна. Би энийг аваад харих юм шиг байна. Бараг боллоо. Юугаа бодож байдаг байна? Бүтэлгүй амтэн ямар ч тактик байхгүй. Нуур цунтаас явах үед. Даалгавраа биелүүлж эхлэе. Ийм хурдан барьчихлаа гэж юу? Гайхалтай. Ажлаа сайн гүйцэтгэлээ. Сүү, муугаад ирээ. Тэмцээн дууссан. Ийм хурдан мó? Сүүгийн цамхгийг харцгаая тэхүү. Би юу хараад байна? Давхар алга, хэлбэр дүрс алга. Чи ер нь төлөвлөсөн юм уу? Ингээд ялагчийг зарлж байна. Ялагч амтд гоотой талах. Тэн нэг амтэн нэг ч үед ялж чадсангүй. Ормыг чинь угуулсан дуучлаараа ирэх мэ. Маргааш бүр ихнээс нь нэвлэн шүү. Мэдлээ. Чадлаараа хичээнэ ирэх мэ. Талха үсчний газараа цаашдаж сайн авч яваарэ. Тэгнэ ирэх мэ. Сайн амтд гоотой талхаа ясанд баяр хүргэе. Чи үн цэнтэй өрсөлдөгч байсан? Эргчл би сайн хичээж байгаад чамдаа дахиад өрсөлдөнө. Хоёулаа тохирох уу? Сайхан тохиролцоо байна. За одоо явъя та. Үгүй бол галт тэрэгнээсээ хоцорхно. Сайн яваарай хоёроо. Баяртай амтд гоотой талхаа. Тэгэхээр сүйтэй өрсөлдөж үзсэн юм чинь ур чадвар нь ямар санагдав? Эхлээд балих чадваргүй сүний хайрцаг гэж бодсон. Гэхдээ шудраг сайхан сэтгэлтэйг нь ухаарсан. Гэхдээ л жинхэнэ өсчин болж чадах болоо да. Тийм гэж юу? Чамаас ялгаатай нь сүү эхний үедээр өрөм хэрэглээгүй. Наргил бодны самрыг үйлчлүүлэгч нь толгой гэж бодсон болохоор оронд нь хайж хэрэглэсэн. Гэхдээ тэр чинь 2 дугаар үед чи мэдэж байгаа да. Сүү өрсөлдөгчдөө тусалсан. Та яаж мэдэж байгаа? Тийм биш бол чи хамт ирнэ гэж байхгүй шүү дээ. Сүүлчийн үед сүү чам шиг аргаар хурдан барьж чадах нь байсан. Гэхдээ утга учиртай загвар гаргахын тулд цаг алдсан юм шүү дээ. Тэр харта. Тэр хүүхэд 100 давхар хөшөө барьсан юм. Тэмцээний үр дүн чухал биш шүү дээ. Ялсан ч бай, үгүй ч бай, дараа нь ямар байх нь чухал байдаг юм. Чи энэ тэмцээнд чударгаар ялсан. Гэхдээ дараа хэн ялах нь надад сонирм байна. Ашгүй нэгэн барай дуусчлаа. Харъя да. Та намайг хүлээгээд л байсан юм уу? Хамгийн мундаг шүү. Чамайг хүлээгээгүй. Зүгээр эмгэлж хийж. Ноён талхаа хүлээж байгаарэ. Би аачлаа.